자, намайг ингэж муухаглаж явхаад хамаг Монголын хаан авах маань төөрөө төмнийг төвшөөтгөж төвгийг арилгах гэрэн суух гэж байхад эцэг минь түүний яар талд орших аюулаас бол аврал гэгэрэл бүхнийг лэрэл хийлж байв. Харин би гэж нэг юм өөртөө нэг гэрги олоод авчих гэдэл мөнгнаад яваад байгаа юм да. Мөнгнаад явж байсан юм да. Тэгээд хүмүүний амьдралд өөрөө баадаг шээдэг өөрөө амаалаад идчихдэг өөрөө гэртээ тухай олчихдаг өрөөлийг авчраад тухай олчихдаг болчих бол түүний дараа л төртийн алба эхэлнэ гэж юу таунан үгүй. Алдгүй засахгүй бол яаж ахуй төрөх вэ? Ахуйгаа засахгүй бол яаж төр төрөх вэ? За тэгвэл яагаад төр төрөх ёстой вэ гэд уруугаар нь бодъё. Хүмүүний тоод ертөнцийн засах тана дуулсан чимээнд дуурсан аваанд нь аж төрөөд байж болох ч бага насндаа бол би ухаж ойлгоогүй. Олон хүн хаан болохыг мөрөөдөхгүй. Хамаг ардыг хариуцах төрийг дөшөхгүй. Аж төрөөд байна. Аж төрөөд байна. Бэтэнд ч гэсэн арт хэлбэрээр амьдрах эрх чөлөө бол байгаа. Гэтэл эхийг санснаа дүүргийг гэхээр нэг ёсыг мэдэхгүйгээр нөөрөд төрийг барилцахгүйгээр санах бүтхэн ховроо. Ялангуяа сайлаас цаатахыг сэтгэх гэж саахалтаас цаатахыг нь тухлуулах гэж тэрэ тухайдан би хамаатаа гэдгийг ойлгоход эр хүмүүн игэмтэй байхын ач гарнаа. Энийхэл ухааруул тэнд нахуй хүртэл тухайлж амраг хүртэл баястгийг нь ухаарсан учраас л буруу хүмүүний бодол буруу төрийн бодлогод суухгүй л гэж төрийг нь засаглалцдаг юм шүү дээ өрсөд минь. Энэ бодол гэвч одоогоор энэ насанд мань бол байхгүй. Танд явж ирж бусдын зарлагад дайтахгүй. Хүмүүний зарлагад дайтахгүй гэж төрийг нь би сонирхох болсон. Үүнийг таахан жухаарч байгаа биз. Буруу төрийн бодлогод орших ямархан байна. Таахнаас асууя. Танд явахаас өмнө бол дүүнээс өмнө бол гэргээд хаагаад явж байх нь гэтлэх зовлон минь л байла. За ингээд эцгийн сургаалаар
элдвтэйг нь үзчихээд байж байтал. Хамаг Монголын хабуулхан алтан улсыг зорлоо. Бэжэн анчин гөрөөчөн хаалгаж Баатар ах нараас муу юмыг үзээ гэдэг үг сонсчхоод л муу юмыг хайхаар говь явчихсан юм аа. Говь руу явчихсан юм. Мангуудаас гэргий авчрах юм бол магадгүй өөрөө ч үхэн. За өөргөөдөд учраа хийлээ гэхэд ядчил тэрэм өгөж баймд үлдэн шүү дээ. Хонхтонд бол хоёр нуттай хүүхэн байхгүй. Хоёр гартай хүн байхгүй. Хоёр хөлтэй хүн байхгүй. Бүрэн бүтэн хүн байхгүй учраас орхичихсан юм аа хонхтныг. Охож байна уу? Өөргүүд мангууд хонхтон гэж говийн аймагтууд одоо муу юмыг тэндэл байна гэж ухаад байгаа юм. Энэ өөргүүд мангууд гэдэг чинь бол одоо төрийн гэмт хэрэгтнүүд гэхүүд танахаар одоо шорон юм уу да? Зөвлөг гэхүүд тэгээд тэнд тэр отог аймагт нь л очвол муу юм байгаа гэж бодоод байгаа юм. Эхнэртэй болохоос өмнө муу юмыг үзэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгж байж л сайныг нь тань. Хүмүүн гэж нь муу юмхтай учирч байж л сайн ханыг нь таньдаг юм. Тэгэхгүй тэгэл юу ч мэдэхгүй байж сайн юмтай учирч хаад сайныг нь мэдэхгүй зовоод гэн паурс шүү. Ингээд л жаал засаглуулж хахтаа хормоос ултай юмсыг нь үзэх гээд айл гэрих хай тухыг нь алдах стыг үзэх гээд авир хаашийг нь чөтгөрөө хүнүү гэдгийг нь тандах гээд өргөөдөд очиж байгаа юм. Хамгийн сайхан хантай учраа гэвэл сэтгэлийн баха дүүрхийн тулд хамгийн муу юмтай дотносож үзэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэмэн явдлаар нь өргөөд рүү явахыг минь эцэг зөвшөөрсөн юм аа. Эцэг минь хэлнэ. Яваа дээр энх байгаа дээр элдвэ үзээд хаагаад энтэй төрийн хэрэг хамаг Монголын хабуулхан чинь хэдэн сарын дараа өрөмц. Энэ хэдэн сарын хугацаанд л тайм болох нөө далаа жаргал нь болох нөө айл нэг хэлбэр нь л тогтно. Тэмээс энэ нэг сарын хугацаанд л намартын алгараа цаг эрхийн доорлоо чамаад эрхийн балаарх чөлөөч нь байгаа. Наа балаа чөлөөг эдлээ дээр яв л гэв. Яамаа. Чангаадал. Амман хаюулыг сэргийлэх сурлагаа дүүргэх гээд өөрийн 10-таас нь 5-ыг эцгийн тушаал авсан. Эцэг одоо өөрийн дурхуудаас тушаал өгөөд энэ маний үрд
заавал зөвлгээд нэг 5 ахыг нь надад өгсөн юм. Би өөрийн 10-аас аваас 5-ыг авцсан. Ингээд 10-таар өргөөд рүү орлоо. Өргөөдөд очиход авилгалын цаг болсон тул авилгал аваачиж өгөө. Энэ өргөөд мангууд хонхтон гэдэг чинь авилгалтай отог. Татвартан отог биш. Бэд авилгал өгдөг гэсэн үг. Тэгээ одоо энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага танаа цагт байгаа да. Тэнд чинь одоо төрөөс цайлангийн гүнлүүгэн давин шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр нь цайланждаг үед тойрон шиг энэ өргүүд мангууд хонхтон гэдэг отог чинь авилгал буюу тэр цайлан авнаа. Түүнийг нь би хөргөж өгөөд байгаа юм. 10-таагаа одоо ухаж байна. Агаад байгахаар амхтай хэцүүг нь номхруулдаг. Хэл манаач хэцүүг нь номхруулдаг явдлаар навилгал өгдөг юм. Одоо хэлийн зэргүүд гэхүү. Хоригдлуудад эмээ ашиглахгүй шүү дээ гэмтэн-зэмтэнгүүдийг. Элдээр аваачаад манаач болгочихын шүү дээ. Тэнд л авилгал аваачиж өгөх гээд тэшлэх ноёны дүрээр л явж байгаа юм да. За тэгээд авилгалаа өгчхөөд Элдэт Баатар ахтай очирлаа. Өргөөдийн ноён юм. Одоо шоронгийн дарга гэх юм уу? Ихээ сүртэй. Хамгийн хүчтэй Баатар сууд омгийн эзэн гэдэл сүрлэг өрлөг шүү дээ. Энэ өрлөг сайдуудыг эрен билж болдог бол хамгийн дээд нь гээ. Элдэт Баатар. Тэргүүн гэсэн үг. Элдэт Баатар ахад зөвшөөрөгдөөгүй л бол ямар ч хүн өрлөг болохгүй. Ер нь бол эцэгтэй минь адилхан хэрэгэм зэрэгтэй. Эцэг минь тааш гээд эс марга хүнтэй. Харин Элдэт Баатар ах бол төв өрлөг гээд бүх өрлгүүдэ, бүх өрлгүүдэ захирдаг. Баатруудын дээд Баатар. Өрлгүүдийн дээд жанжин шүү дээ. Харин ноёд дотор эцэг минь хамгийн дээд тэргүүн. Харин алал цагсаад дотор бол хамгийн дээд тэргүүн нь Элдэт Баатар ах байхгүй юу? Охож байна. Одоо юу гэж тайлбарламаар юм. Одоо байлддаг жанжин хүмүүний хамгийн дээд нь хамгийн өндөр зэрэг дэвтэн. Манай эцэг бол тэр бачгээр араху ноён гээд ахын үүлэнд засгийн үүлэнд амгтай том гэсэн үг. Охож байна. Жаангад Элдэт Баатар ах. Элдэт Баатар ахтайгаа уулзгаад хүүхэн хонгороо өнгөсгөөрлгаагүй юм. Эцгийн зараалт явж байна. Чөөч нь одоо охин өөхөө юу л гэж байна. Торгоор эмтсэн дээлтэй, тоссоор нялгацсан царайтай, яасан янзын амтнаар нь авилгал хөргүүлж байх юм байл гэж байна. Тэгэхээр бэ өөр болохыг ядаж байгаа. Эгэмд нь хүрхийг хичээж байгаа. Нэгэн балчир байна л гэв. Тэгэхээр Элдэт Баатар.
Үс үссэндээ онгорхой цойрхоогүй хоёр гулт маа туйлж гад хонгорхоолоогоор хаа хүртэл хаш гарч яваа юм. Үгүй чи надаа ороо мороо цаалтгүй юм уу л гин. Нар сар ороогоор чинь зулаагаар чинь орох болоогүй юу гэж байна шүү. Өдөө насанд чинь хүн чинь өнөө баяар яваад байж болж байгаа юм уу гэдэл элдвлэж байна. Элдэт баатарахаа бол юу нэг ийм авиртай хүмүүнийг ихээ дорт үтсэн балмат бүттүүлэг гэхүүдээ танаа цагаар гэвчээгнэ тэр нь ихээ сайхан зөхөн. Бүттүүлэг зан бол зарим хүмүүнд бол зөхнөө элдэт баатарахад бол зөхдөг юм. Харин энэ биеэр л учраас элдвлэж явнаа л гэв. Ер нь бол маныг ороогоо цоолоогүй хөглөө аваагүй зандан байна л гэж шоглоод байгаа юм. Тэгэхээр та надад гэргийтэй болох сургаалыг хайрлаач гэв. Тэгтэл элдэт баатарахаа жинхэнэ чам шиг хонгор юмыг одоо гэргийл болохыг сургадаг байх таа л гэж байна. Эр байхыг сургая гэх юм бол өвөмний чинь өрч хаагсаж уухаа хашгирч урагшилж байх ёстой байтал чам шиг одож гоодгоод ийлэхгүй амтанд чана тогоо шангийг л сургадаг байх та. Тэгээд нэг эрт очоод бол эсвэл өр шиг юмд очоод бол хойхыг нь бараад жил амьдрах байх та манай охин л гэж байна. Яасан хэцүүгийг сонсвоо би чинь. Тэгтэл элдэт баатарахаа тэгээд энэ манай Эрдэнэбаатрууд та намартын нарыг нь үзээд өвлийн эдэш бэлдэл цаадхаа л гэж байна. Тэгсэн чинь бараагаад л явна дээ. Хүүхэн сонжих гэж ирсэн чинь эр сонжих гэж болоод байгаа дээ. За тэгээд эр сонжих болчоо. Манай харавтад байсан бүгдийг нь лэмсээр л дуудаад бүгдийг нь л эгч юмс дүүмэд юмс гэдэл эрийн зүс байдаггүй шүү. Өөрөөсөө ахыг нь бол эгч юмс гэдэл дүүгийг нь дүүмэд юмс гэдэл. Тэгээд л хэлэн шүү дээ. Өрөө цоолсон хэрнээ чи яасан гоо юм хан хааж явна эр хааж явна гэдэл бодныг нь бүгдийг нэмсээр нь дуудсан. Тэгээд л өвлжөөнд бэлдээдхэ зэр авуулгаанд бэдэнд дэмэх хэрэгтэй гэдэл зэрийн авд явуулдваа. Ёстой хэцүү. Тоосон дарагдахыг л үзэж байгаа юм. Ёстой тоосноос нь хоцорхыг л үзэж байгаа юм. Бүгд л урд булаалтаад байх юм. Бэд тамира шавхаад байхтал хурдаар дандаа дутна. Бүр хоногийн хоолноос нь дутна гэж ёстой хэцүү байсан. Одоо бодоход амар санагдаж байна. Ямар сайн таал 10 таараа хэлэлцээд хэдүүлээ туул хайж болтгой авлаж нэг хотоодоо тослох уул гин.
гол харлаж өвдөн гэдгийг ёстой амьдралд анх удаа үзлээ шүү. Ёстой цөс хөөж цуссаар бөөлчин гэдэг нь л болох нэ. Ёстой нэг туул хааж болтгоо авуулахгүй бол тогооныхоо зэргийн хүнсэнд нь бид юу н хүрхгүй нэ. Тэд нар чинь авуулгаанд явж байгаа бол тэрийг бөөнд авуулсан нь л хүнслэн шүү дээ. Тэгтэл бид бол гүйцэхгүй. Айл хэдийн хойноос нь очиход ангаа авуулсан хоолоо хийгээд идчихсэн байгаа юм чи. Тийм л дороо ирчүүд байсан гэд бод бид. Мөрдөд авахад тэд нар харавсан шум шиг алга болчихно. Өстө харавсан сум мэтэл алга болно. Манайхан бол эмээлж байхад алга болчих юм. Ятаж байхад гүйдгэн хүртэл бидний мордноос урдангүйгээд байхад ямар эрчтэн нь болохоор ямар гүйдэл нь болохоор ийм байдаг юм. Бид ёстой гайхын шүү дээ. Бэг юм ёстой үзээг. Ийм амар хүмүүнүүд байдаг гэж ёстой үзээг. Ёстой чөтгөр сургагч юм уу хаашаа юм. Эрдэмд ёстой хожигдож үзнэ гэдэг нь л болов. Үнэхээр хожигдсоо. Элдэ таха биднийг хэдэн өдөр тогоо нийлж чадаагүй үзээд ирж байна. Тогоо нийлж чадаагүй гэхээр ухаж байгаа үт. Өөсийн ярьдаг хэлээ. Өөсийн цаг үеийн уулын монгол хэлээр яриад байгаа юм. Танаа замбын хэлээр ярих гэж тааханд ойлгуулах гэж би одоо таахан шиг яриатай болох нь хөөе. Хэлдэд батрах ирж байна. Өндөр уулын ирж байгаа янзтай. Хүчэд барсан довтолж байгаа ita. Ханхайгаад л бодны тогоон дээр ирлээ. Бид нэр яах вэ чааваас гэрээс авчирсан борцоол чанаа цууж байгаа юм. Яна тоосоо чаал. Элдэд баатараха элнэ. Үгүй нэр хавд явж байж нэг хаадч болтугай хөрчихгүй. Анд явж байж нэг гуйнд ч хөрчихгүй. Яалтч үгүй. Эмс юм да эмс юм. Хөөрхий амтад. Хорвоото та нарыг даатгал юм байх та гэж байна шүү. Бод нар ч н одоо нүцгэн шалдан гуталгүй та нараас урдан хүчтэй өрчтэй зөрөгтэй байхад ээж бүрэн тоногтой торгоор нь хүүхэн шиг гангарч хаад хүн төрхтэй үзэгдэхээс цаадахыг нь хийж сураагүй юм та. Чаавас. Ер нь яавал та нар сурлаг дүүрэх юм болоо. Яавал та нар эр болох юм бол доо. Иви нүүрэн дээр чинь сахал хүртэл тоож ургахгүй нэ. Чаавас та. За тэгээд миний үгээр яваа та нар. Дэргэд байгаад сураатгаа л. Чаавас үгүй ядаж ичигээс хүмүн гэдэг үгийг сонсоодох. Эцгээсээ ядаж удам ман гэдэг үгийг сонсоо миний охтууд л гэж байна шүү. Ястаа хэцүүгс. Өөр готарчихлаа.
Ингээд бид нар ч ээлтэй тахруу жаал ойртлаа. Өөрсдийнхөө ирчээр бол бид нар тэр авуулганд нь бол нэн хожигдно шүү дээ. Яагаад ч тэднийг бол эрдмээрд ийлэхгүй. Тэгтэл ээлтэй таатарахаа хэлэж байна. Та нар бид ариун ташуур өгөөд бай. Энэ адуу гэдэг чинь бусдынхаа эрчийг нь харж урдалдаг болохоос биш. Ташуур өгснөөр янгуучилна, хой талд нь ордог юм. Та нар сойлог муу таагт таадаа биш ээ. Харин зөв цагт нь ташуур даагуудэл хоцроод хожтоод байна. Амыг нь чөлөө тавь. Ар имэлээсээ зуур. Энэ хойд бүрэгнээсээ зуур. Амыг нь чөлөө тавь гээд байгаа. Огшох эмэнд нь агтан та захирагд. Тэгвэл та нар энэ гүйлдэх агтанд, говийн агтанд хожтоод байхгүй л гэж байна. Ингээд л бид нар чинь зээрийн хойноос нь элдэн хөөж, зэгсээр тойруулж, цуцааж байгаад андан татаж харвагс тийм аманд нь лавэчж өгөх гээд байгаа. Хэлвэ. Таахан ер нь одоо жанзаарч болно. Одоо гэдэг анхлан гарах таал тоосонд нь дарагдчих юм бол төрхөө мөрлөндөө унаад л янгуучлаад хойно хоцордог шүү дээ. Тэм бит. Огж байна уу? Ингээд л зэрэгцэж эмээлж аваад л эхний 3 ташуурыг тавилаа. Өрчээрээ тавьж байна. Тэрнээс нь цааш зэрэглээд жолоог нь өөрт нь өгөөд урд эмээлийнхээ бүрэгнээс нь барьлаа. Жолоогоо тавьчихсан. Хойд бүрэгнээсээ барь гэсэн. Бас барих ёстой юм байлгүй тэгээд барьлаа. Тэгсэн чинь яасан гэж ёстой нэрнгээс сүрэглэж байгаа агтанда сүр алдахгүйгээд мөн агт хүртэл урдалдаг юм байна лээ. Яг энэ дээр л ёстой гогод гэдэл хоошоо савж байгаа юм а. Ёстой хийсэглэн аятаа давхлаа шүү. Хөөе бид нар чинь наадмаар хүртэл ингэж хурдталдаггүй шүү дээ. Сунгаад үрээд л зээрийн авд үүрлээ. Хахт ч ядарсан байлаа. Бөөж ядарсан байлаа. Бидний аравт ер нь бүгдээрээ ахтан дээр амьсгаад хийгүүцлээ. Шээ ахтыг бас ингэж ундгаа гэдэг бүгд гайхаж байгаа шүү дээ. Атуунаж байхдаа ядархыг үзэж байгаа юм. Ястаа ингээ хөлс баастаага зууралтчихсан. Амьсгаадчихсан. Элтэд баатрах. Хэлж байна. Зэргийн хүрээтэйгээр довтлон дүүлэхэд энэ байдаг юм а. Миний хүү ядаж ахтны нуруунд дээр тогтхыг ядаж ойлголоо. Зэрэг цай давхад ташуур өгдөггүй юм а. Айж үргэхт нь айж ингээд одоо үргэн шүү дээ. Үргэхт нь ташуурт нөгөөхөөс биш. Амьсгаанд нь ташуура. Бэтгийг бэтгий ташуур таал гэж байна. Одоо ахтан дээр энэ ахтан дээр ятахна тогтоо сурчсан юм ч шунгана хийж сурнаа. Эсгэрээ хийж сурнаа гэж байна шүү. За хашиграатхаа л гэв. Тэгэхээр л гэлээ.
аа л гэж байгаа юм ч. Тэгтэл хэлдэг Баатар. Үгүй их дуугаар хашгираад хаа л гэж байна. Тэгэхээр гэдэг айлгуулаа. Биш аратан барс шиг архираад хаа л гэв. Тэгэхээр гэдэг архирахад үгүй. Тэгтэл ахаа хэлж байна. Айлдаад ах. Хонгор хоолойтой хүүхэнч өр дуу тавихта чам шиг дуугарахгүй дээ л гэж байна шүү. Үгүй чи нэг бинх энэ сүнснээ сайхан шиграад хаал юм. Гэхээр уянглаад байх юм. Дуул гэсэн юм уу? Ашиграад хаал гэж байна. Хэрэг лугаадал аратан лугаадал ажграад хаал гэв. Наад хоолооч дөнгөтэй эвэцтэй түүнийг эгмэндээ хүргэж байгаад ашграад хаа. Хэвлийг агаар тай болгож байгаад хэцний дуу шиг архирч ашграад хаа. Тэгэл Бодныг нь юу өдөржингөө хашгаруулва. Харин нь хоолойч үгүй, хотоод ч үгүй болов. Энэ хэвлийн хоолойч яасан амар өвдсөн гэж бодно. Амьсгалах төдийдэл цус амтагдаж, шүлсээ зайлгах бүртэл. Гол зураад яа. Элдэт Баатарах хэлнэ. Наад хөвчөө сайтар суулал. Эрхэн дотоод ирчмээ задлахын тулд хашгирч сурах ёстой. Уулан дээрээс хашгирч бай. Уухаа хашгирахад амар байдаг юм. Уртаас ч салхи эсгэрч жавар үлээж тоос буртагнаж байсан ч хашгирч сур. Нуута нээлттэй амангаалттай байд сураал гин. Манай харавтын ахнар хэлэж байна шүү. Хажуунаас дэвкэр чин одоо нүд чин улцаач хавдаад хамар хам таглараад харнаад шуухтна хөрхгүй юу л гэд ахмаг хэлэж байна. Тэгтэл элдэт ах. Өнгөж хашгирч дэйлэхгүй бол чи амаураа гэж хашгирч дэйлэхгүй шүү л гэж байна. Уулаглан эрэхтэйс нуудад чи уухаа хашгирчаал ганц хүний хоолоогоор төмнийг чичрээдэг юм. Төмөн хүний сонорт нь хүртэл хашгирч суртлаа. Төвкөнийг үүнийг анагл хийгээд зүрхийг нөхүүлсэн Баатрыг цөмжэдэг шиг амархан юм байхгүй. Зүрх нь галтай байгаа ганцыг 10 атаатан нээлэдэж дэйлдэггүй юм. Дэйлгүй. Чэнэл. Тэгээд энэ үгийг дуулаад бид нар 10 хоног хашгирсан. 10 хоногийн дараанаас хоолойч бүдүүн болоод эхэлсэн. Бид бүр өөрийнхөө хоолойч таньхаа байсан. Энэ хоолойч нь суралгаар дүүрэгдэг болохоос биш
Эх эцгээс авдаггүй юм байна шүү дээ. Ёстой хөвчөө тасалж хоолоогоо тогтооно гэдэг нь болов. Ингээд л өнөөс хойшоо амьдралдаа хүмүүний зүрхийг нь өгтөл нь хашгирч сурсан юм да. Энэ үг нь энэ хоолой гэдэг зүйлийг ч байна. Ямар ч шингэн хоолойтой, ямар ч хүүхэн шиг хоолойтой байсан бүдүүн сүртэй болгож болдог юм. Огсон. Сайтар хашгираад энэ уухай зэ гэдгээ сайтар дуудаж ба айлгууга чанхан шиг дуулчихаж ба. Хэрвчээ шингэн хоолойтой хөөхөн хонгор хоолойтой байя гэвэл хамаагүй. Охож байна уу? За тэгээд нэлтэт баатар аха хэлэн. Хашгирахыг сурсан юм чин, хашгирч сурсан юм чин хөөргөхийг та нар өөрсдөө сур. Хүмүүний цөсийг хөөргөж баясал төрүүлж хөөрг. Одоо өдөржинжин болохыг л мөрөөддгөл байлгүй дээ хөөрхийс. Эвэмэндээ нэг мөр нэг алхам хийгээд чааваас л гэж байна. Тэгж байж ядаж эртэн цэрэгт тоологдоодхоо. Цэрэг гэж тоологлоодох. Маний огтоол гэж байна. Тэгээд энэ бодныг суулгаж байгаад уухай хашгираа гэд хашгирууллаа шүү. Тэгэхээр бүгдээрээ гэр орно манья гэхэд айлтад баатар чи ямар нохой юу л гэж байна. Эхнэр хүүхдээ хамгаалъя гэхэд чи ямар хаалга юм уу л гэж байна. Гүэ чи нэг өрийн цус хөөртөл үгийг ухаанаасаа нэг хайгаадах та. Чи яавал амьд үлдэхийн үгтэй амьдрахын зорилготой байх юм. Би та нарт зохиож өгөхгүй. Энийг хэлгэж зааж өгөхгүй. Тэр чинь энэ зүрхнээс цөснөөсөө гардаг үгс. Яавал чи амьд үлдэх мэт дуугарах юм. Ам авраа гэж хашгирах юм уу? Амьдрья гэх юм уу? Ямар өнгөтэй юм. Чи энэ зүрхнээс уухай хашгираад хаал. Тэгэхээр уухай л гэлээ. Тэгтэл ээлдэт баатар. Уухай хашгирахтаа хүртэл ядаж цөстэй хэмтэй байл гэж байна шүү. Тэгтэл хайчуунаас арвтын ахаа. Та нэг уухай хашгираад үзүүлээд гэч бид нарын цэс хөөрөх нөө харьяа л гэж байна. Тэгсэн чана. Ээлдэт ахаа. Буяа ангаж сайхан засаж байгаа. Хаахаас нь цээж хаамета түнхийл гэж байгаа. Охид минь очих гэртэй баймаар байна уу? Олзлох идтэй баймаар байна уу? Олоод авахын заяатай баймаар байна уу? Одоо л энэ цагийн шүү дээ гэж хэлгэлвэ. Тэр бэйн байдал хэлэх авайлбар. Хэцүү мета дуухадан нүдний галтай нүүрний жавхаад хайгээд өөрөө хашгирмаар урагшаа босоод л дайрмаар нэрэл төстэй гэдгээ мэдэрлээ. Охин гэж дуудуулсан хэрнээл өлггүйгээр гомцсонгүй.
Нээрэл энэ үхэнд байгаа ертөнцийг нь жаахан хичээгээд авчих юм шиг. Энд нь байгаа алтыг нь өчүүхэн урагшлаад алаатчих юм шиг. Тийм л хэмэнд автчихсан юм. Та тэгээд ийм л уухад бид зэргэлдэг юм байна да. Зэргэлдэг юм байна. Энэ нь үгийн утгандаа биш. Хэмээн хүчиндээ л байв. Авахж байна уу? Монгол цэргүүд тийм цөөхүүлээ байж маш өндөр хямтай байсан юм. Тэр хэмнээс нь ямар ч хүмүүс холж жаан шүү дээ. Яагаад бидэн уухаад л яагаад бидэн хашиг чаад байдаг юм. За таахан тэгээд дэмээ үг сонсоод байлгүй. Амьдралынхан энэ цаг хорон мөчи дэмээ өнгөрүүлээд байлгүй. Ганц жолтгой юм сураад 10 гарагт ауха хашиграад. Охоо. Жаамсгүй.